Уул уурхайн салбар ер нь бүх салбар өсөөсөөгүй технологи цахим шилжилт рүү орж байгаа. Гэхдээ манайд нэг эдийн засгийн хувьд хамгийн том хөрөнгө оруулалт бол мөнгө иргэж байгаа газар бол уул уурхайн салбар. Тэр үүнийг идэвхжүүлээд Монгол залуучуудынхаа технологийн салбарыг холбох юм бол энэ хоёрын дундаас илүү өндөр бүтээмж гарна гэдэг л асуудлыг яриад байна. Уул уурхайн салбар маань өөрөө өсөөсөөгүй бас цахим шилжилт хийгдэж байгаа. Гэхдээ үүнээс энэ мөнгө маань дандаа гадны технологиудыг ашиглаад байгаа. Маш их бидний түүхийд экспортлоод олж ирж байгаа валютын өрсөлдөлийг маш өндөр хувинд буцаагаад технологийн худалдаа авалтанд зарцуулагдаад байгааг эх орондоо шингээх боломж байна. Уул уурхайгаар эдийн засгаа хөгжүүлээд дэлхийн өндөр хөгжилтэй болсон маш олон улсууд энийг хийсэн. Энэ бол анх удаа хийж байгаа зүйл биш. За Финлянд, Норвеги улсууд байна. За Австрали, Канада улсууд байна. Бүгд уул уурхайгаар дэлхийн өндөр хөгжилд хүрсэн. Гэхдээ тэрийгэ түшиглээд үйлдвэрийн салбараараа үйлдвэрлэлээ хийгээд уул уурхай зарим нь улс нь ухаа болсон ч гэсэн уул уурхай бүтээгдэхүүнээрээ орлого олдог, үндсэн орлого бүрдүүлдэг болчихсон улсууд гэсэн. Одоо энэ боожж байгаа компаниуд ер нь цаашдаа хэрхэн ажиллах хэрэгтэй бэ? Төр ер нь ямар бол? За яг ямар ч тодорхой бодлогоор хуулиар хангаж автаж байгаа гэж бодлоо. Төр зохицуулах хэрэгтэй юм уу? Эсвэл технологийн компаниуд нь яг өөрсдөө одоо нэгдэж нийлээд явах хэрэгтэй юм уу? Цаашдын хөгжлийн чиг хандлага нь ямар байдлаар явах хэрэгтэй гэж харж байна? Сая би харин ихтгэл дээр хэлж юмдсангүй. Хамгийн гол асуудал бол энэ хандлага сэтгэлгээний өөрчлөлт хэрэгтэй байгаа. Энэ бол бүх талдаа хамааралтай. Манай төрийн хууль тогтоомж бодлогууд бол ингээд түрүүн бид урдсан хэрэгжилт маш муутай. Нөгөө талаас илүү хязгаарлах зохицуулттай. Илүү нээх зохицуултыг бид нар хийж өгөх хэрэгтэй байхгүй. Альва нэгэн боломжийг нээж өгөх. Тэгээ хүний хүсэл тэмүүлэл мөрөөдөл тийм байхгүй ямар нэгэн шинэ бүтээгдэхүүн үйлчлэгээ бизнес гарч ирэхээр энэ хааж хязгаарлах зохицуулттай. Тэгэхээр энэ бодлого тодорхойлолтын хувьд бол энийгээ сэтгэлгээг өөрчлөх хэрэгтэй. Илүү боломжийг нээж өгөх талыг нь харах хэрэгтэй. Хоёрдугаарт бас яг энэ бодлого дээр бол ингээ харахад энэ анх удаага бол үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр салбар экспертүүд энэ парламентод орж ирлээ. Урд нь бол нөгөө тойргийн гишүүд бол яг энэ салбарын асуудлыг яг суурнаас нь өөрснөө амьдрал дээр мэддэггүй учраас бодлого бол бас агаарын гардаг. Үнэхээр хүсэл тэмүүлэл нь байгаа ч гэсэн яг нөгөө хуулиуд маань одоо эдийн засгийн тусгай бүс, худалдааны тусгай бүс маань ерөөсөө хэрэгжих боломжгүй маш их хөрөнгө оруулалт орж ирнэ гэдэг. Гэтэл бодит байдал дээр бидэнд дэлхийд даяараа технологи маш олон эдийн засгийн тусгай бүс хоорондоо өрсөлдөж байхад бид дэлхийд дээр ганцхан байдаг Монгол улс биш шүү дээ. Тэрэн дээр бид юугаараа онцгоё, юугаараа даваа талыг гэхгүй бидрэлөө ерөөсөө л хөрөнгө оруулалт орж ирэх гэдэг нь тэдрээс яаж их мөнгө авах вэ? Яаж хязгаарлах вэ гэсэн бодлого баримтлаад байхаар хинж орж ирэхгүй байхгүй. Тэгэхээр яг энэ бодит амьдрал дээр суурьсан бодлогод ялангуяа салбарын чиглэлээр гарах хэрэгтэй байна. Нөгөө талдаа бол боловсон хүчний асуудлыг шийдэхэд бол энд төр өөрөө энэ хувийн хвшлийг бодлогоор залуучуудаа олуулсан төвшөнд үнэлдэг бодлогыг л хийх хэрэгтэй. Энэ заримд нь ойлгохдохгүй би энгийн жишээгээр ярив. Жишээ нь Япон улс бол үндэсний компаниудаа тодорхой хэмжээний орлогынхоо заавалжгүй тэдэн хувийг валют гаднаас оруулж ирнэ. Тэгэхгүй бол тендерт орохгүй, үндэсний бүтээн байгуулалтанд орохгүй, тусгай зөвшөөрөл олгодгүй, татврын өндөр зохицуулалтад орчдөг. Тэгэхээр энэ бодлогыг хэрэгжүүлэхэд бол үндэсний компаниудаа та нар гаднаас авчрах юм бол бид нар татврын хөнгөлөлт эзэлүүлнэ. Заавал авчрах гэдэг үүрэг хүлээлгэнэ. Түүний дараагаар нөгөө компаниуд чинь олон улсад гарахын тулд хамгийн эхлээд үндэснийхээ хүмүүсийг л аавна. Олон улсад өрсөлдөхийн тулд тэнд Лондонд байгаа хөрөнгө оруулалтын менежерийн цалингаар л цалинжуулж олон улсад өрсөлдөнө. Технологийн залууг Silicon Valley-гаас аваад сарын 20-30 мянган долларыг өгч ижил олон улсад өрсөлдөнө. Тэр хөшүүргийг хийж өгөх хэрэгтэй. Тэрийг хийхгүй бол манай үндэсний компаниуд одоо цаашаа дэлхийд гарах цаг нь болсон. Тэр суурийн бодлогоор бид нар хийж өгөх хэрэгтэй. Тэр эрсдлийг нь бас тодорхой хэмжээгээр хаагаад гадагшаа гарах урам зориг нь өгчиж эргээд тэрэн дээр татврын хөнгөлтийн хөшүүргийг хийж өгөх хэрэгтэй. Болохоос биш төр одоо жишээ нь нодон бол их хөгжилтэй юм болж ирсэн шүү дээ. Бараг хилийн ориг 50 гэдэг. Тийм юм бол байж болохгүй. Тийм зохиц. Дээрээс нь гадагшаа явж байгаа залуучуудыг төр өөрөө тэр цалин ахуй орчин нийгмийн хангамжийг өгч чадахгүй. Тэрийг хувийн хвшлэл өгөх хэрэгтэй. Энэ хувийн үндэсний компаниуд маань одоо дэлхийн компаниуд болох цаг нь болсон. Тэгэхгүй одоо ингээд залуу компаниудаач гаргаж ирдэггүй, өөрснөө ч дэлхий рүү гардаггүй. Энийг л зохицуулах нь